Ийм л сүрхий айхтар хүндээ гэрээ барьцсан байна. Усанд орцоо. Сайхан хувцас солилцсон, өсөөц солилцсон байж байгаа. Усанд л баярлаад байгаа юм би. За татаад энэ. За болоо. болоо. Яах вэ одоо? Нэгтэр ах дээр ярьж байна. Тэгээ нэгтэр ах маань. Би инээд бүр хаагаад сая. Тэгсэн чинь гэрээ барьцсан байна хараа. Амар хөөрхөн. За тэр гэрийнхэн гадаа сууж. За хэдүүл яваад чи шууд. Би очихгүйгээр шууд бичлэг хийгээд очичээ гэж одоо сайн наан зогсож байгаад явж байна. Гэрээ барьцсан уу? Ямар мундаг юм бэ та? За таа ч өстө од болсон да ах минь. Тийм гинэ. Тийм. За. Хүмүүс хэлсэн юм уу танд? Тийм хог дээр байж жаарна хогийн зэгийг маань. Юу гэж хэлж байна? Тийм зурагтаар фейс дээр байлаа гэдэг. Бүр монголчууд бүрстэй амар үтсэн тань. Харин тийм гэж нэ. Тэгээд өстө яасан сүрхий мундаг зөөлөн гой хүн байл гэдэг таныг чаа. Хөө за. Би сая харин тэр дээгүүр явж байгаад үгүй одоо дандаа ийм нөгөө барьцсан гэрүүд болохоор нь үгүй ийм байх ёсгүй дээ ч одоо. Гэт ингээд өнгөрч яваад тэгээ сая энэ дээр ирэнгүүтээ гээ яалчгүй тэгвэл энэ хашааны энд байсан даа гэд. Тэгээд сая за ерөөсөө шууд бичлэг хийгээд яая гэд. Тэгээ ороод ирж байгаа байхгүй. Барьцсан. За ийм л сүрхий айхтар хүндээ гэрээ барьцсан байна. Та гэртээ ганцраа. Ганцраа. За л ороодох юм. Йоо таач өстө. Энэ хараа. Гойд огчдсан байж тээ таачаа. Наа нэг найз ирээд тэд туслаад. Эн чинь ийм угаасаа ийм баг өндөртэй гэр мөн чи гэрт орохоор бас миний нөгөө юу толдог байхгүй толгой толдог байхгүй. Эн чинь толохгүй шууд ороод тул. Гэрийн мод нийлүүлээд нэ харахгүй баганд орно ингээд. Ингээ бүр өндөрлөө айтсан юм биш тий. Тэгээд ингээд хоёр юугаар ингээд. Тэг ийм хамаагүй өндөрлөж зүгээр юм уу? Яг тэ ингээ өндөр казак гэрсийг шомбогол байж. Яа. За эртнээд ирснээ бодоход өстэй янз юм болчихжээ тий. Тий, дээр. Би чи сая 2 3 хоног юм нэрсэн шүү дээ тий. Тэгээ бичлэгийг чи эвлүүлж ингэж тэгсээр агаал. Тэгээд өчигдөр бичлэгийг чинь цацаал. Тэгээ хүмүүс айгүй их үзээд. Тэгээ одоо таныг нэг юу хатгаач. Нэг одоо хувц сондрын солиод тохооч. Бид нэр одоо хувц сондрынхаа мөнгө төргийг явуулъя тий. Гэхдээ нэг сайхан хувцсанд оруулаад тэр одоо охин мөхөн лугаа хэрв нэгж мэгж явуулах шаардлагатай бол тэр нэгж мэгжнээс нь ч гэсэн явуулаад өгөөч гэдэл. Гэхдээ манай монголчууд бүр амар үтсэн. Харин тийм гэж. За одоо тэгээд за тэгээ. Гадаа жижиг самтал байна. За нөгөө юу? Би энэ дээрс чи унчих гал байгаа сандал та. Орон дээр сууцгаа шүү дээ. За яг зүгээр. За тийхүү энэс арай намх юм билээ. Тийм арай намдаа. Хойдлын айлын нөгөө нэг сүмэс ингэж юм тараадаг байхгүй. За. Хойдлын айлын хоёр жоохон хөвгт өгөхгүй. Ямар сүмэс юм тараадаг юм? Сүм юм буйны байгууллага нөгөө. За. Буйны нэг хоол моол авчирж өгдөг байхгүй. За. Тэндээс ингэж юм тарааж өгдөг юм гэж. Яг дүүн болоод нэг муу тогтоотой мөнгөөр нэг жижигхэн тусламж олсон шүү дээ. Тэгсэн чинь Монголын ард түмэн чи одоо юу вэ бүр? Хандивын аян зарлаад өгөөч гэж намайг өчтөр орой шалаад. Тэгээ би шөнийн 1 цагт за одоо үнэхээр манай монголчууд бас те нэгээ гэж яхад нь би энийг одоо цаашаа гэх нь хаашаа хамгийн гол нь энэ контентийг чинь нөгөө би өөрөө хийсэн болохоор ер нь дүүнийх юу хандивын аян зарлаад ингээд зохион байгуулад байдгүй маа. Тэгээ одоо яг өөрийнхөө нөгөө нэг одоо хийсэн контент болохоор тань дээр одоо контент гэдэг чинь одоо бичлэг гэсэн үг шүү дээ ах те одоо нэг юм та ерөнхийдөө контент гэдэг мэдчихэж те. Тийм болохоор дүүн өөрөө одоо нэгэн бичлэг хийсэн юм чинь танд одоо ингээд туслая дэмжиж гээд. Тэгээ өнөөдөр одоо тань дээр хүмүүс ирнэ ах. Хүмүүс ирнэ. Тий. За танд одоо илүү дутуу юу байдгийг те ах одоо ингээд өгч мөхөр юм байвал ингээд те үгүй заавал одоо мөнгө гэхгүйгээр бас тоогоо шананаас чахуулаа те илүү дутуу юм өгцгөө гэсэн болсод өдөр 3 цагт толгоотод цуглах юм. Тэгээ би таныг төрүүлж ирж нэг өсөнд авч явах гэж байна. Авч яваад яах вэ гэхээр хоёулаа нэг сайхан усанд ороодох юм. Бас нэг хүн амт ирэх гэж яхад чинь тийм биз дээ. Тэгээд нэг усанд оронгуудаа нэг болж өгвөл нэг хувцсыг нь солиодох гэдэг юм. Цаа юу.
Тийм танд өөр чинь гоёлын сайхан хувцас байна уу? Угаацаа. За тэгвэл дүүн хувцас авч өгье заяа. Тэгээд нэг хүн ирэхэд нэг сайхан нүүр бардам сууж идэ хоёлоо. Төхөө. Тэгээ нэг ядаж нэг 5-ын чихэр нэг уух ундаатай байж идэ хоёлоо. Төхөө. Тэр борцгноос л тавиул сууж. Оо тэгээ борцгноосоо тавьсан ч болно ш та. Бас Яахаараа юм мундаг хүү юм бэ? Гэрээ барьсан байж идэг чи. Тэ? Мундаг байна мундаг. За одоо ингэнэ. За би ерөнхийдөө гэр орноо ингээд ийм болгоцыг харуулчих. Янзын сайхан инхтер ах маань гэрээ тогтчулчихсан байна өө ингээд. Энэ нөгөө миний унаад байдаг жижигхэн хөөрхөн сандал маань хүртэл ороод ирсэн байна. Гэтэ бөөрөн дээрээ өрцөн арай жоохон хол өрцөн. бөөрөн дээрээ бариагүй. Жоохон доошоо болцсон байна те. Доошоо зачиж авчираад. Ан тийгс. Та жоохон сандраад байна уу? Тэгэл эвгүүлэн. А? Эвгүүлэн. Өмнө уулзах чи хоёлаа сандрал мандрал гайгүй байсан шүү дээ. Одоо нөгөө хүн үдцсэн гэсэн чинь тэгсэн үү? Харин тий айгүй олон хүн үзсэн. Битгий сандар заяа байгаараа байх. Тэгэхгүй бол таныг ингээд сандраад ахаар чинь хоёлоогийн нөгөө нэг гоё хүмүүст хүрсэн нөгөө гоё сэтгэл зүйч чинь хүмүүст арай буруугаар ч юм уу. Одоо би таныг ингээд үнэрсгэд ямар ч арх уугаагүй шүү дээ. Тэгэхэд хүмүүс айгүй болоод өө энэ нөхөр чинь арх ууцсан байна сандраад гэх зэний тийм буруу сэтгэлдлүүд бичдэг усуд байдаг байхгүй. Нэр нүрээ те ингээд зураг мургаа нууцсан усууд ч албаар ингээд харлуулах гэж орж ирэн шүү бас. За сайхан чойжилч. Чойжилчуд бол гайгүй байх те. Гайгүй. За. За юу ямар ч лээсэн. 2 цагийн дараа нөгөө хүмүүс маар энэ ирэхээс өмнө бас нэг инхтер ахыгаа нэг ус сасанд оруулаад нэг те хүнтэй уулзахад нэг сайхан нүүр бардам ингээд нэг сандралгүй болох чигээ. Тэгсэн чинь өчтөр нөгөө 5 сая гаруй хүн үзсэн байхгүй давтагдсан тоогоор. Бараг манай монголчууд бүгдээрээ үзсэн гэсэн. Тэгээ инхтер ахыг нөгөө ажил дээр яваад очсон чинь хүмүүс яасан гинэ? Хүмүүс харин юугаар пэсээр цацагдсан байлээ гэдэг л. Аха. Тэгээд энэ хогоо янзлах га тийшээ очсон чинь өнөө пэстээр яваадсан ах чинь энд явж штэ. Одоо ах минь нэрээсээ бодохгүй бол тандгүй хүн байхгүй болсон шүү дээ. Харин тийм л гэж лээ. Аха. За. Толгойд байрлах 88 худалдааны төв рүү ороод ирсэн байна. За энд ингээ хувцсолон тодорхой хэмжээний бас ахуун бараа янз бүрийн зүйлсүүд байдаг байгаа. Бит хоёр энчнээс яах ч вэ гэхээр инхтер ахыгаа одоо усанд оруулахын өмнө солионыхон хувцсыг авчия гэж бодоод дэвчсэн ийшээ нэг орох те. За. За сайн байна уу? За энэ хүн контентэнд орсон юм аа. Тэгээ бодвол та үдсэн байлгүй өчтөрийнхэн бичлэгийн те. Тэгээд би хувцас одоо авах гэж байгаа байхгүй юу? Тэгээд таарах хувцсыг ингээд сонгоод өгөөч. Тэгээд ямар хуу хувцснууд өмсөхөөр ах бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд ийм хувцас байж болж байна гэдэг. За тэгээ хэдэн төгрөг болж байгаа даа хувцас нь? Би энийг юу ачаа энэ тахта зүгээр ингээ өнгөө бэлгэлчээ. Болж байгаа юм уу? Болно зүгээр ингээ. Оо за ямар гоё. Контент чи үздэг, дэмждэг учраас ингээд өгч. За. За танд ингээд үнгүү өглөө гэж шүү ах нь. За баярлалаа. Одоо уйлаад байна уу даах минь? За яах вэ тэгээ ийм байх шүү дээ те. За тэгээд танаа одоо те дэлгүүрийн одоо энэ ашиг орлого улам их хариуцах болтгоо тэгээ ямар гоё сэтгэлтэй хүмүүс энд байдгийн. Баярлаа. Баярлаа. Амжилт хүсье. За. Усанд орох гээд явах болно. Би гэр ах уу ойр зүрийг өгөх гээд байна. Цэглгаан бараа. Ойр зүрийн цэглгаан бараа. Өгөх гээд үү? Тий. Ах нь одоо худалдаж авч болж чадахгүй шүү дээ. Зүгээр нэг юу нөгөө ойр зүрийн халуун тоогоо өөртөө байгаа хэрэглээнийхээ зүйлсээс энэ өгөх гээд байгаа байхгүй юу? Оо ямар гоё. За. Яа гинэ. За энэ яг бичлэгэн дээр харж байгаа хэлээд хаа. Гэр ах уу бараа. За. Ахад одоо энэ халуун тоогоо могоо гэдэг ойр зурт нь хэрэглэх шин зүйл өгөх гээд байгаа байхгүй юу? Нөгөө одоо ингээд олон дүгнээ юм гол дэмжлэгээр ингээд яаж байгаа юм чинь бүх юмаа шин болохоос заавал хогийн зэгдээс биш те. Бүх юмаа шин болоход те өрөвдөд нь авраг багтах шүү дээ те. Тийм шүү дээ те. Ингээд тэгвэл би ус услах шүү гэж бодож байсан чинь одоохондоо цахилгаан байхгүй гэдэг юм уу та? Яг нь ер нь бол явандаа цахилгаан заалгана те. Тэгвэл ус услаагч. Тэгээд ойр зүрийн хэрэглээтэй түнхэн шинээр одоо түнхнээр За бүр ийм амар их юм авч одоо болж гин үү? Та чинь бас нөгөө ашиглалтаа байгуулаад бас хоёроо бизнес хэрэглэдэг нөгөө гэр хаа. Игч маань нөгөө таны таа үзсээс нэгэд хоёул ингэж хамтраад тий хэрэгтэй юм. За. Өнөөдөр нөгөө 88 дээр цуглана гэхээр нөө. За. Манай хөвчөөр чинь наран тал дээр байдаг байхгүй юу? Оо за. Танах дээр юм байна аа. Ингээд юм өгчхөө. Ингээд өөрт нь хэрэгтэй юм өгчхөө гэж ингээд хоёул ингэж хамтраа яа гэж. За гоё шүү. Би ч гэсэн бодчихсон юм. За. Одоо ах минь ийм гоё сэтгэлтэй хүмүүс таарад байна шүү дээ. Тэгээд үнэгүй л өгөөд байна да. Баярлалаа.
Тийм болохоор та одоо ингэж аюу гоё юм олон хүний ингэж имжлэгээр ингэ тий яаж амжиж бүх юм өөрхий хэрэгтэй юм хүртэл та аюу гоё шинчилж явах тий заавал хогийн зэг дээрээс юм биш ядад танаар үр хөвгт чинь бахархах шүү дээ тий яа юм мундаг явж байна юм олон түмний үгээр юм гоё ярина гэсэн тий Оо ийм том томпоо юм уу. За. ааха тий за юу ч юм Одоо болъё. За одоо болъё. Одоо болъё. болох юм уу Одоо болъё. за Хангалттай болоо. Наач одоо зөндөө юм болчлоо. Танаа одоо бизнес чинь бас амжилтыг хүсье. Одоо тий ард түмэндээ хайртай хэлэхтэй, сайныг дэлгэрүүлэгчтэй, манлайлагч нь байгаарэ гэж одоо ерөөё. За ах маань одоо бас зөрүүлээд нэг баярсан талаас үгээ хэлэх байгаа. За баярлалаа дүүдээ. За явъя да. За нөгөө охин маань ахаад араас бүр хөөж игээд ийм мосоор шанар манай халуусаа өгөөд унлаа. За баярлалаа. Ёстой их баярлалаа. Чи ёстой мундаг бүсгүй юм аа. За амжилт хүсье. За. За тэгээд толгойтод байрлах 88 центрийн гадаа зогсож байна. Сая худалдааны төвийн маань түрээслэгч нар ингээд инхтер ахтмаар ингээд бүр зөндөө олон бэлэг өгөөд уг нь бит хоёр хувцал авах гэж орсон. Тэг чи ингээ баахан бэлэгтэй болоод гараад ирсэн байна. За 3 цагт одоо эргэж ирнэ одоо тэрнээс өмнө бит хоёр усанд орох гээд бас том ажил амжуулнаа. Тэгээ чадвал бас үсийн цэцүүлээ гэсэн бодолтой байна. За ингээд халуусанд орчлаа. Хэд номер л болох вэ? Одоо усанд харуулдаг үгүй. За. Манай бим бочор одоо миний ганц хуурай дуу байгаа. За дуудлагын пүүз дуудсан. Пүүз зардаг байгаа. За хүрээд ирлээ. Тэгээ сайн нөгөө 88 центр дээр өөрөө байхгүй гадуур түгээлтэнд явж байсан. Тэгээ пүүз аваад ирсэн байхын дүү тий. За хит арзмаар ямар хуу готлоод авчирав? 3 гутал аваад ирсэн. 3 гутал авчирсан 41 42 гээл тэгээ сонгуулж байгаа л өгчөөд тий. Өөрөө нөмсөж үзэж байгаа. За тэгээ аваад орё да. Та шинэ өмсөн юм. өмсцөө. Арзмаараа тэгвэл гоё л хэлсэн юм байна тий. Энд ч одоо юу гэдэг нэртэй пүүз юм аа юм Нет шүү. класс. Ха? Нет класс. Нет класса? Тий. За. Ерөнхийдөө ямар хүн ашигтай пүүз вэ? Энэ 170 мянгаар зэрэг. За. За манай энэ бим бочор дүү ч одоо пүүзнийхаа юу хэлж байгаа ахтайгаа гэхдээ өмнө нэг контентод орж исэн тий. Тэгээ сая одоо тандгаар дүүрүүгээл ярьчлаа да одоо ойрхон пүүз чамаагаад одоо явж иж магадгүй. Тэр үзээд заа гэж байгаа нэг ахтай авч юм чичээд гэж бодож ирсэн. Чи угаасаа тэгж бодож байсан юм. За ямар байна. Тэгээ залгахаар нь тийм хийх гэж байгаа. За манай бим бочор дүү ч одоо ямар пүүзний дэлгүүр ажилладаг вүлээ? Манай нэг салбар болохоор снекер бэстэй 21 худалдааны төвийн шөнийн цагийн эксэргэлд барьдаг. Тэнд ажиллаулаад одоо жил гарсан болж байна. Янз янзын пүүзнүүд байна. Заалны болон гадуур бүх пүүзнүүд л байна. За тэгээд ийм гоё бас те сэтгэл гаргаад энэ одоо инхтер ахт маань ингээд пүүз өгсөн чамд баярлалаа. Тэгээд чиний одоо бизнест одоо өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ахын нөгөө ялч яаруу байсан болохоор 3 цаг нөгөө цагийн тулгамдаад чам ингээд хүрээдэх боломжтой байгаад ярьсан шүү. Тэгээд чи ч өөрөө Төвчтэй мопиттэй ирлээ шүү дээ. Тэгээд баярлалаа дөө. За За. За та илүү нэг гоё зогсоодох та тортой юм тавьж хаа. За ерөнхийдөө 100% өөрчлөгдөх тал руугаа орсон. Одоо үс ахлыг нь авчвал одоо ах маань бас гараад өгөх гээд шүү. За яаж суулна гинэ? 3 цент усуулчих. За тэгээ сахлаа бас ахуулах юм байна тий. За. Манай халуун усны ах бас бэлэг өгөхөр боллоо яана. За тэгээд ихтэй үндэ 100-ны халуун жоохон хөвтөх гэдэг. Энийг солиод энийг заа таав юмстай. За баярлалаа. За инхтер ах маань усанд ороод гараад ирсэн. Турууч нь таньгаа чадвар ахи газар. Тий харин би таныг харсан хүн байгаад байдаг. Одоо юм байдаг. Тий. Нямдарчоо. Албартанд хийчих үү? Тэгээ албартанд чи хийчих. Дотроо ингээ задвар малгуурна. За. Болж. Хоёр чигнэртэй. Нутагч залгуур нь болж. За. баярлалаа. Инхтер ахаа. Яриа. За. Инхтер ах маань усанд орцсон. Сайхан хувцас солилцсон, өсөөц болцсон байж байгаа. Энэ хөөргөн болчих. Нөгөө бичлэгэн дээр гарч ирсээс өөр болцсон байна шүү дээ. Өөрөө. Тэгээд өстой бүхэл зүйлийг соличод байж байгаа одоо. Хуучин хувцснаас нь бол юм байхгүй. За тийш зөөч. За тэгээ. Баярлалаа. Сайн байна уу? За би өөрлөгөө харуулсан байна. За ямар учиртай яаж байгаа вэ? Танигдахгүй болсон байгаа шүү дээ. 2 цагийн дотор бүрний биш
бичлэг үзсэн. Аа. Миний өөрөө нэг гэрээсээ өөрөө хэрэгэлдэг юмнаас болж байгаа илүү яагаад гэсэн. За. Хайчихгүй байлгүй дээ яг За хүний би камерыг ингээ эргүүлчихэ. За. Нэг аяр тавны нэг жоохон халдварсараа нэг тийм юу л байгаа. За. Хийх юм биш. Цэглгүй яах вэ те? Аяг сав гэдэг чинь дандаа бүгд дээш харсан. шинээр бил. За ингээ хүн болгоно жижиг юмуд авчирч өгөөлээ. За ардаа ич. За тэгээд ажлын санал ямар ч байсан эхнээсээ тавилаа. Тэгээд хүмүүс бас ойр зур юмс өглөө. Тэгээ одоо бид энэ чинээс хөдөлгөж байна. За тэгээд ирсэнд баярлалаа. За баярлалаа. Нөгөө шилжүүлсэн нөгөө гүйлгэнийхээ үг харуулсан чинь хөрх юм 5,000 төгрөг явуулаад тэгээ өөрийнхөө дансанд бүр 1700 төгрөг үлдэж байгаа байхгүй. Тэгэж монголчууд өөрөө чинь хайрлаж одоо тий. Тэгэж сэтгэл гаргаж шүү. Тэгээ тийм болохоор монголчуудаа хайрлаарай. Өөрөө болохоор тий маш сэтгэлийн тэнхээтэй тий байгаарай гэж. За баярлалаа. За, инхтэр хаа. Танигдхаа байцаа одоо. Тий харин Инхтэр хаа тэгээ өөр тийш хараад яваад байна. За, инхтэр хаа энэ хүн маань бас танд юм өгийгөө хүрээд ирж та юм хүлээгээд ав. Орч. хоёр пүүцээ. Би нэг хуваараа явж 8 хэд юм уу нэг За. цамд нэг байсан оймснос нэг он хийчихлээ ингэж. Тэтгэлийн дэм өгч ирсэн. Хамгийн гол нь хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй одоо итгэл найдвар авсан ийм сайхан өргөдөлтэй болцсон байна. Өөрөө чадлаараа босгосон байна. Энийг цааш нь өргөжлүүлээд ажил төрөлд ороод одоо ирээдүгөө маш гоё гэрэлтэйгээр харж байгаа шүү. Заа юу. За тэгээд энд танд баярлалаа. Тэгээд энд нөгөө хүмүүсийн маань өгсөн юмнууд бас энд гаргаж ирээ тавьчихсан байна. Энд нөгөө яндан хулдаас за хевсэнцэр энэ дотор талын цагаан бүрээс юм болов цавг гэдэг баха. Эдгээр зүйлүүдийг бас авчирж ирээ тавьчихсан байна. За манай удаа дараагийн контентын ивент итгэгч бүсгүй. Таны одоо энэ ажил үйлс чинь өндөр амжилтыг хүсье. Өнөөдөр бас л баахан хулдаас 9 шидийн юм авчирсан байна. Юу авчирч ирж өгч байгаа вэ? Хулдаас гэрийн цавг точилтаа цавггүй юм байлээ. Тэгээ яндан. Тэгээд гэрийн бүслүүр хойнд дэвсгийн дараач ийм л юм авчирлаа. За ямар ч байсан нэг ороход нэг те тэхэн хулдаас мулдаастай ингээд өргөө цагаан гэрийг айтайхан болгоод өгье да хэвлээ те. Тэгээд. За тэгээ та хэдийн бизнестаас амжилтыг хүсье. Танаач нөгөө баян шууны барил дээр хэвээрээ юу? Хэвээрээ. За. Тэгээ одоо яг нөгөө дулааны үйлрэл ирж байгаатай холбоотой бас манай гэр барай янзлах байгаа хүмүүс байх юм бол баян шуунд барилах бас эднийхээр очиж үйлчлүүлээрээ. Тэгээд ийм сайхан сэтгэлтэй хүнээс авсан зүйл тэгээд мэдээж яриг мундаг сайхан одоо те гоё нэрхтэй зүйл байх нь байна шүү. За тэгээд баярлалаа чамд. Баярлаа. За танд ч гэсэн баярлсан шүү. Тэгээд гоё сэтгэлтэй болсод цуглаад байна. За. Тэдний үздэгээ энэ тэнд очиод мөнгө төр өгж байгааг нь хараалаа. Ямар мундаг юм бэ, гоё юм хийдэг юм бэ гэж хараадсан чинь өөрөө бодтоор оролцчихлоо. Баярлалаа. Ажил үйлсэнд амжилт хүсье. Өшөө олон хүнд дэм үзүүлээрэй миний. За баярлалаа. За залуу нэр алдар хэм бэ? За инхт прочер инхт. Прочер инхтрөө. За За сая араас нэхэж ирээд л одоо харин тусламжаа энд нэгдэж явах шиг байна. Тэгээ сая ах маань бас жоохон таталт өгөөд бид эдийг бас жоохон сандаргаад авлаа. Тэгээ одоо юу ч гэсэн түргэн дуудчихсан байна. Энэ ямар одоо юугаар нь оролцож байгаа вэ? манайх болохоор хэрцэн гурдын үйлдвэр. Тэгээд нэг бэлэн мөнгөний хандив дээрээс нэг 6 сарын хэрэглээ гэрлэн орцог хэрцэн гурдын үйлдвэр байхгүй. Тэгээд Ямар нэртэй үйлдвэр? соёл гэж. Соёлоо. Тийм тэгээд 7 хоногтоор нэг ирж өгж явахаар 6 сарын хэрэглээ гэж байгаа юм байна тий. Гансан мундаг. За баярлалаа. Тэгээ танах руу ер нь одоо бас ийм буянтай газар юм чинь зөрүүлээд бас хүмүүстэй ашиг орлого оруулъя. Тэгээ дэлгүүртээ усууд ч юм уу худалдаж авъя гэвэл ямар утасны дугаар руу одоо залгаж захиалгах хэрэгтэй. 8801 7609 гэж. Миний өөрийн дугаар. Соёл гээд Соёл гэх хэрцэн гурдын үйлдвэр. гэрийн борцны үйлдвэр тий. За баярлалаа. Тэгээд одоо энэ хүнд бол ингээд 6 сарын хугацаанд 7 хоногтой ч юм уу борцог хэрцэн гурлыг авчирж өгөөд яа гэдэг ийм санаачлалыг гаргаж байна. Тэгээд ийм мундаг залуу ирээд явлаа шүү. Бүтэн нэр алдар нь юм бэлээ? Прочер инхтэр. Прочер инхтэр маань араас нэхэж хөөж ирж байгаад ингээд өгч байна. Тэгээд баярлалаа Прочер инхтэр. Баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. За юу гэнэ болох. За тэг. За. Цавг хийж байна да. За, борооноос хамгаалах гялгуурт тавилаа. Өгсөн зүйлсийг нь оруулаад ирлээ. Гэрийг нь бариад дууслаа. Тэгээд гэр маань ийм болсон байна. Хулдаасаа дэвссэн.
За энэ хойно бас ийм хевсэнцэр тавьдсан байгаа. За тэгээд цавгаа хийчихсэн. Ер нь их хайтайхан болцсон шүү уг нь. За тэгээд энд бас хүмүүс багаж хүртэл авчирж өглөө сая араас нь. За ингээд дийлийнхэн шинэ голцсон юмнууд ингээд ирсэн. Тэгээд бүгдээрээ л ингээд хэрэглээрэй гэсэн зүйлс байгаа шүү. За нэгтэр ах юм маань игч нь ирсэн байна. Тэгээд түргэн ирсэн. Түргэн ирснээс хойш үзээд явснаас хойш ахаад одоо нэлээ олон таталт өгөөд тэгээд ялтчгүй ар гэрийнхэнтэй холбогдох шаардлагатай болсон. Тэгээд ар гэрийнхэнтэй холбогдлоо. Тэгээд нэг игч нь байдаг юм байна. Игч нь ирлээ. За ингээд би ярихаас илүү одоо игчийн яриаг л тань та бүхэнд хүргэе да. За. За сайн байцгаана уу. Манай энэ монголчуудын маань дэмжиж байгаа ханд өгсөн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Миний нэг ч гэсэн хийж чадахгүй байгаа зүйлийг та дэмжиж байгаа та бүхэндээ үнэхээр их баярлалаа шүү. Та болохоор одоо яг төрсөн игч нь үү? Төрсөн игч нь. За. Нэгтэр ахаас одоо хэд игч юм? Манайх ер нь 2 насны зайтай. За. Нэгтэр ах сая ер нь бол анх ингээд нөгөө нэг уулзнаас хойш би яг нөгөө нэг тухайн үед нэг 2 цагийн бичлэг хийгээл явхад бол унаж татж байгаа зүйл байгаагүй байхгүй. Тэгээ өнөөдөр нөгөө 3 цагт лайв хийх хэрэгтэй байсан чинь яг тэр 3 цагийн үед гинтгэн таталт өгөөд тэгээ бид чинь энэгээр бүр сандралдаа түргэн мөргөн болоод ийм зүйл боллоо л да. Ер нь ингэж маш ойрхон татдаг юм байна шүү дээ, тий. Ер нь бол би мотой одоо нэг 2-3 жилийн өмнө угаасаа харуулт өгсөн хүн байхгүй. Сүрье гэдэг өвчин чинь одоо хамгийн муухай өвчин. Тийм өвчин туссан байхгүй юу? Тэгээ тэрэн дээрээ угаасаа эмчилгээ хийгээ явж исэн хүн байхгүй юу? Тэгээ тийм болохоор ер нь элдв юм хэрэгэлдэггүй. Ер нь бол болж өгвөл тэгэл өөрийгөө ингээл арга цагаал биднэрт нэг саад болчихгүйхан шиг тэгэл гэрээ ар гэртээ саад болохгүй байгаа. Бид нар бол байнгын санаа зовно шүү дээ. Ягаад гэвэл эн чинь цусан төрлийн хүмүүс учраас тийм болохоор байнга эргэж тойрдог байсан байхгүй. Тэр бол яг бичлэгийг би үзэл тэгэл холоос ирээлтүүдээр ирсэн. Тэгэл дараагийн өдөр нь би гэрийг барьж өгсөн байхгүй юу. Магадгүй яг нөгөө нэг салхинд дөнгөж гэр нь урдсан байх үед таарад би ирчихсэн л байх л та. Тэгээ энэ үн чинь нөгөө утасаа бас алдсан гэж тэгжсэн. Тэгээ та хайтаа бас холбоо сураг бас тэр болгон хийж чадахгүй л байгаад байсан юм байна л та тий. За одоо Нэгтэр ах маань ингээд энэ ард байна л та. Тэг би одоо худлаа хүний яриад байгаа болов гэхээс илүү та бүхэнд харуулъя гэж бодоод үнэн бодит байдал дээр одоо ингээд ийм байгаад байна. Тэгээ ямар нэгэн архитарс бол уусан юм байхгүй. Энэ таталт өгөөд ингээд нөгөө нэг унж татаад ахаар ухаан санаа нь бас орж гараад идэм те. Тэг яг энэ үедээ ингээд нөгөө сая түргэний эмч хүртэл ирээд хэлсэн сэтгэл санааны докторгүй юм тайван босуулаад ингээд бие чангалаад ингээд таталт өгөөд идэг юм байна. Тэгээ уг нь бол айтайхан сайхан одоо хувц сонор яагаад ингээд яг өдөр бол их гоё байлаа штэ. Тэгээ одоо яг хуу яг үнэхээр ингээд жоохон таталт маталт өгөөл ийм зүйл болчлаа тий. 103 ирсэн үгүй? За. Тэгээ одоо 103 дуудсан байна. 103 одоо сүрьегийн засаг руу авч явна тий. Тэгээ бид нар бас нөгөө анханасаа маск байгуулсан. За одоо би ч одоо дүүрлээ гэж хийжсэн. Ямар хоёр хүний насарт юм бол? Одоо энэ хүнээс гадна манай ээж хоёр байна. Хоёлаа хэвтрийн нэг нь бас харавцсан явахгүй. Би бол хамаагүй. Би эрсдэлд орох ердөө хамаахгүй. Би эднэрийн төлөө ингэж явж байгаад надад юу тусах юм? Ердөө сонирн биш. Одоо ингээл би дүүгээ аваад халдварт руу явлаа гэхэд хэрвээс их сахиур хэрэгтэй бол би дүүгээ аваад сахиураар орно. Их юм хэрэглэнэ. Тэгэл үнэхээр аргаа бараал байж лээсэн юм л да. Яг тэгээд монголчуудыг би ингэж их туслана гэж миний нэг ч гэсэн ачааг үүрээд нэг удаа миний хамгийн том ачааг үүрж үнэхээр их баярлалаа. Асрааны хүмүүстэй би хүүхдүүдийг хардаг. Тэд нэр ажил хийх ёстой. Миний л бодол шүү.
нөгөө хүмүүс ингээд нөгөө за хаанаас гараад ирвэ их чинь те өмнө хайж чижсэн бэ гэдэг л энэ асуултууд явах байх. Тэгээд анханасаа одоо нөгөө тэгвэл юу авахгүй байсан юм бэ? Эрүүл мэндийн дээгний авахгүй байсан гэдэг. Яг үннийг хэлэхэд надад инхтер ах ямар ч одоо те ийм унаж татдаг матдаг талаараа байнгын гэж хэлээгүй. Тэгээд ч одоо тухайн үед 2 цагийн ярилцлага болоход 2 цагийн ярилцлагын дунд унаж татаагүй байхгүй юу? За тэгээд инхтер ахынхаа одоо эрүүл мэндэд зориулъя гэсэн бодол төрчлөө. Тэгээд та бас эрүүл мэндэд нь маш сайн анхаараарай. Тэгээд мэдээж хэрэг та төрсөн их чинь юм чи одоо тий надаас илүү ойрхон ингэж туслах хэрэгтэй л одоо тэр хүний нэг болно. Тэгээд таны энэ олон одоо хүнд ачааллуудаас одоо багахан ч гэсэн одоо тий нэмгэлж чадах байхаа. Тэгээд Монголын ард түмэн нэмгэлж байгаа байх гэж найдаж байна. Тэгээд энд байгаа зүйлсүүдийг одоо хараа хяналтгүй ингээд орхих нь бас юу юм. Тэгэхээр одоо машин тэргэндээ ачих уу яах вэ хөө энэ тал дээр хэдүүлээ ярилцаад нэг шийдэл төрцгөөе да. Гайгүй. Татах гээд байна тий. Одоо гарч ирлээгээд л одоо хүмүүс бодгол байх та одоо. Надад бол тэрэндээ биш миний хамгийн том ачааг үүсэнд л баярлаад байгаа юм би. За татаад байна. За. За баярлалаа. Шилжүүлээ. Яах вэ одоо? За одоо нөгөө 103 маань ирж байгаа. За Монголын ард түмэн та хүмүүс бас нэгийг бодож хоёрыг тунгаан үзээ. Энд админ хүртэл ингээд эмч ирээд наад чи халдварт сүрээтэй хүн шүү дээ гэж хэлсний ард дээрээс одоо ингээд хагас дутуу маск зүүгээд байна. Гэхдээ би бас үзэгч нарыгаа хүндлээд маска тайлж агаад сая ярилцлага хийлээ. Бас нэг талаараа эрсдэлтэй зүйл хийж байгаа. Би ч уул нь бас 3 сайхан охинтой гэр бүлтэй хүн. Тэгээд магадгүй те одоо эмчилгээд хийх шаардлагатай ч болчих магадгүй юм. Гэхдээ энд газар эд хөрөнгөхөөсөө илүүтэй эрүүл мэнд чухал байна. Эрүүл мэнд чухал байна гэдгийг маш сайн ойлгоорой. Тэгээ их чинь үнэхээр одоо яг намайг анх ирэх үед л одоо те байхгүй таарчихсан. Тэгээд энэ хүн чинь бас өөрийнхөө саяны нэгтөр ахаас гадна 2-2 одоо аав ээж хоёр нь яг хэвтрийн улсуудыг асардаг юм байна. Тэгээд дээрэс нь өчнөө олон хүүхдүүдтэй ингээд байдаг ийм эмэгтэй хүн юм байна. Энэ эмэгтэй хүний төсвөр хатуужлыг та бүхэн маань ойлгоороо бас зөв талаас нь харж үзээрэй. Би өөрөө их чиг нь олж дуудлаа. Тэгээ энийг одоо маш сайн ойлгоорой. Энд нэгтөр ахаас яаж хийж байгаа давтан хамаатан садны чинь дугаар санаж байгаа ийм дугаар байна уу гэж таталт өгөөд тахаар нь асууж агаад ингээд залгасан юм шүү. Тэгэхээр одоо өнөөдөр ч ингээд жоохон дотор салганчлаа. Тэгээд өнөөдөр ч ингээд ийм асуудалтай маш их тийм нэгдүгээрт одоо таа бүхэнд хутлаа ярьсан юм шиг. Энэ хүнд бас нөгөө тэгээд одоо яг хэлэх одоо тийм үг гарч ирэхгүй байна. Хамтлаас нь хүлээгээд өдөржингөө энд байж энэ да. За тэгээд түргэний машин ирж байна. Сэрхгүй юм дээ. Энэ нөгөө нэг таталтгууд авахлаар ухаан ингээ унтах болж байгаа байхгүй. За юу яах вэ? Бага явах уу чинь? За тэгээд дагагч нараа одоо имлэг рүү л авч явахаар болж байна да. Тэгээд имлэгт очсон дээр бах л да. Энд ингээд байна гэж угаасаа аахгүй. Би хаана ер нь бол маш хүнд байх шиг байна. За тэгээд админ арга гэрийнхэнд нүглээлгээд өглөө. Тэгээд дээрэс нь бас улсынхаа имлэгт одоо 103-ын дуудаад өгчлөө. За өнөөрөө хандив зөксөөгөөд 100% эмчилгээнд нь зарцуулъя. Одоо өөр арга алгаа. Тэгээд энэ хүний одоо эрүүл мэндийнхэн мананд нь зогсож байгаа. Админ өдөр болгон хажууд нь хажуу хамт байж чадахгүй шүү дээ. Тийм болохоор эрүүл мэндийнхэн мананд нь байнга байгаа энэ ихчд мөнгөийг хүлээлгэж өгье л гэсэн бодолтой байна. Тэгээд энэ ихч маань эрүүл мэндэнд зориулж тэр халдвартынхаа эмчилгээд одоо тий мөнгөнд нь одоо хоол унд өөр юу гэдгийг тэр зүйлсийг нь хэрэглэж төлбөрт нь зориулсан нэр авах гэж бодож байна да.
За. Игтэр ахын доо ороод ирсэн байна. За Игтэр ах маань тусгаарлагдаад одоо эмнэлэг төвчсөн байгаа. Тэгээд цаашаага одоо тэр халдвартынхаа сүрээнийхаа тасагт төчтэй эмнэлэгтээ ингээд имжлүүлэхээр шинжилгээг нь бүрдүүлээд өнөөдөртөө бол арай явахгүй гэж байгаа шүү дээ. Ийм зүйл болж байгаа юм. За би Игтэр ахын гэрт нь орж ирж байгаа ямар өчтэй гэхээр энэ их чинь одоо нэг Монголын ард түмний бас өгсөн мөнгөн тусламжаас гадна нэг бит зүйлсүүд байгаа. Бит зүйлсийг нь авах гээд ирсэн байгаа юм байна. Тэгээ одоо гэр орон хараа хяналтгүй хашаа ороогүй болохоор бас алдчихвээ гээд их чинь явуулсан. Аамч ингэж одоо нэг цомтой газар хураах гэж байгаа юм байна. За тэгэл ихчтэй нь уулзаад өчтөр ерөнхийдөө болсон процессыг та бүхэн мэдж байгаа. Тэгээ ямар ч яриа их боломжгүй болсон. За Игтэр ах маань нилээн би хаас хүнд байдг юм байна. Тэгээд өвөр монголчууд маань одоо тий манай Чингис хааны маань одоо үсэрсэн цусны тасархаанууд маань одоо Монгол одоо ахын дүүсийн маань ийм сайхан одоо хэсэг бүлэг хүмүүс одоо хөлийн багны цаана байдаг. Хичнээн мянга одоо хөлийн багны цаана байдаг ч гэсэн Монголоо гэсэн сэтгэлийг гаргаж одоо 6410 оныг цуглуулж чадсан байлээ. 6410 он 3 сая 300 хэдэн мянган төгрөг болсон шүү. Тэгээд тэр мөнгө нь одоо энд байна. За би энэ мөнгийг бол одоо төгрөг рүү шилжүүлээд авцсан байгаа. За энэ ч байж байна. За юу монголчууд маань өөрсдөө 10 Монголынхаа маань өөрсдөө цуглуулсан мөнгө нь 7 сая 500 хэдэн мянга болсон. За би яг нөгөө жишээчлэг болохоор тоочны биш байна. Одоо шууд утсан дээрээс харж байгаа яриатах. За Ануучин гэдэг эмэгтэй надтай холбогдоод би таны сүлжээн дээрх бичлэгийг одоо өөрийнхөө хятад улсын одоо тий өвөр монголчуудынхаа ийм групп сүлжээнд байршуулсан юм аа. Тэгээд энэ маш олон хүний одоо хайр хандлагатай одоо тий хайр одоо сэтгэлээр ингээд олон хүнд хүрээд тэгээд хүмүүс бас нөгөө нэг одоо холбоо гэж байгууллаа гэж надад хэлсэн. Одоо Игтэр ахтай туслая гэсэн холбоо байгуулцгаагаад тэр холбоонд нь одоо нэгдсэн улсууд нь ингээд мөнгө шилжүүлээд нийтдээ 6410 он цугласан байхгүй. Тэгээд нэг хүн 6410 өгчихгүй шүү дээ. Одоо нэг хүн 50 он 20 он гээл те инженер тусламж юм хаавсын хөлийн цаанаа юм чинь зарим 100 он ч гэсэн яан зүр өгч байгаа. Тэгээд ингээд одоо хичнээн ч хүн нийлүүлээд хийсэн те. Тэгээд маш олон хүн нийлүүлж хийгээд ингээд 6410 он болсон байна. Тэгээд тэрийг нь би Монгол төгрөглөө шилжүүлсэн байна. За Монгол төгрөглөө шилжүүлэхэнгүүт 3,384,480 төгрөг бас энэ нэг мөнгөн шилжүүлэг хийдэг хүнтэй холбогдож байгаад тэгээ шилжүүлсэн байна. За манай монголчуудын хувьд гэх юм бол 10 монголчуудын хувьд гэх юм бол 7,551,667 төгрөг болсон. Нийтдээ 10,936,147 төгрөгийг цуглууллаа. Энэ бараг 11 сая төгрөг юм аа. Энэхүү 11 сая төгрөгийг би бэлнээр гаргаад аваад ирсэн байна. Тэгээд Игтэр ахын маань нэгч одоо миний өдөөс хараа сууж байна. За одоо би нэг олон юм ярихаасаа илүү игчтэй ерөнхийдөө ярилцъя. За өчтөрч хоёлоо бүр өстө дин дун те хальтмалтхан л яваад өнгөрсөн. Тэгээд би нөгөө өдөржингөө байж байгаа сүлд нөгөө танд хүлээлгээд өгсөн болохоор бас нэг талаараа ар гэрийнх нь нэрээд сэтгэл санаа амарсан. Тэрнээс үнэхээр одоо ягаад ч хаяа явах боломжгүй тэр чинь 10-20 минут болоод ингээд таталт өгөөд байсан байхгүй юу. Тэгээд таныг бас ирж яасан баярлалаа. Тэгээд хүрээд ирсэн та байсан холоос ирсэнд. За ястай их баярлалаа. Одоо энэ контент хийдэг залуудаа тэгээд одоо өөр монголчууд манай Монголд ямар ч сайхан сэтгэлтэй юм дээ. Бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Одоо манад бол өчтөр шинжилгээ өгөөд одоо би тавьж өнөөдөр одоо эмнэлэг тэтгэр болсон байгаа. Тэгээд одоо хэвтэх нь өнөөдөртөө ингээд хоошлогдчих шиг боллоо. Одоо би ингээд жоохон завгүй явсаар байгаа. Өнөөдөр одоо ингээд жоохон хоошлогдтол маргааш өглөөс очиод бүх шинжилгээ нь өнөөдөр дуусч байгаа. Тэгээд одоо бүх шинжилгээний хариунуудыг одоо ингэж аваад тэгээ одоо ингээд эмнэлэгтээ би дээр өглөө хэвтэн халдвартай эмнэлэг рүү би авчиж өгч хэвтүүлгийн. Тэгээд бүх хүмүүстээ үнэхээр баярлалаа л гэж хэлээ та одоо. Игтэр ах чинь нөгөө олон унаж татдаг болоод ч тэр юм уу тэр болгон таныг бол өмнөх ерөөсөө уулзалт бичлэгэн дээр дурдж байгаагүй. Тэгээ өчтөр одоо ухаан санаа нь орж гарч байхад нь би бас асууж иж нэг утасныхан дугаар нь олдоод тэгээд тантай холбогдсон байхгүй юу. Тэгээд ашгүй утасныхан дугаар нь
цээжинд байдгийн байлээ таны дугаар. Тэгээд хичнээн одоо ухаалтаж сэргэж байгаа ч гэсэн тэгээ хилж өгсөн тэгээд. Дүүгэнд ирэхэд ер нь бол яг хүмүүс буруугаар ойлгочлээ байдаг. Одоо дүүгэнд нэг хогийн зэг дээр хайцсан байдгийм байх. Тэгэл гинт гараад ирлээ гэж ярих л бах. Тэгтээ бол яг үнэндээ бол яг цаана яг ямар гэдгийг ч мэдэхгүй л байдаг л байх л та. Одоо би нэг оройдоо ингээд одоо тэр нэг нурсан гэрмэр гээд байгаа одоо тийм шүү дээ. Тэр мэр чинь би дүүтэйгээ ингээ хоёр хүүхдэд дагуулж ирээд би ингээд байсан. Яг нөгөө гэр барьж чадахгүй учраас нурччил байгаа хэл та тэр салхинд. Одоо би танд 11 сая төгрөгийн хүлээлгэж өгч шүү дээ. Тэгээд яг миний хувьд бол одоо эмчилгээнд нь зарцуулъя гэдэг л шийдвэрийг гаргаад ингээ хэлж байна. Гэтэ танд одоо өөрт чинь өөр бодол байх юм бол те магадгүй та өөр одоо тэр игтөр хахад одоо юунд нь хэрэгтэй те эмчилгээ, шинжилгээ юу гэдгийг тэр бүх зүйлд нь одоо зарцуулах бол одоо та асран хамгаалагчийн хувьд одоо шийдвэр гаргах хэрэгтэй юм аа. Харин Хөх хотоос бид нартай нөгөө холбогдсон нөгөө анууч ингээд эмхтэй маань за нааш авчирээ те Хөх хотоос үзүүлж харуулах энэ зүйлийг нь бид нар те хамж дэмжээ тусалж өгч чадсан шүү гэдэг ийм зүйлийг хэлсэн байгаа шүү. Одоо замын зардал нь гэвэл одоо энэ ч байгаа юм чинь те бас яг нарийн мэрэгжлийн одоо тэнд очиж одоо үзүүлэх тийм зүйл бас байвал яг зүгээр манай Монголын эмнэлгийг би нэг талаар муу гэж байгаа юм биш л те. Монголд энэ чин даатгалаа төлөөд ингээ үзүүлж болно да. Тэр хүмүүс бол ер нь Хөх хотод хүрээд ирвэл бид нар бас үзүүлж болно шүү гэдэг тийм зүйлийг хэлсэн шүү. За ёстой сайхан санагдаж байна. Энэ сандлыг одоо яг одоогор бол яг нөгөө халтуртын эмнэлэг гэдэг чинь тэр дороо гардаггүй юм. Юуж болох вэ тий 6 сар за багадаа 3 сар л болтуй. Тийм болохоор хугацаа их урттай хэвтэнэ. За одоо өмнө яагаад одоо хэвтүүлж байсан юм бэ гэдэг л одоо ер нь бол энэ нөгөө нэг олдмол гээ явчихж байгаа байхгүй юу? Ер нь бол өмнө нь эврүүлгэн байхгүй юу? За. Ердөөсөө тийм өвчин байхгүй. Тийм хүн байж байгаа л одоо тэгээ одоо найз нөхдөд юм уу тий цугаад хүмүүс нь халдвартай байж байгаад тарах. Тэгээ тийм л юм болчиход байгаа байхгүй юу? Ерөнхийдөө одоо эмчилгээний зардалд нь энэ мөнгө одоо хүрэлцэх болов хүмүүс бас тэгжээлээ л дээ. Энэ сүрээ гэдэг чинь нөгөө нэг улсаас үнэгүй юм тариан байдаг юм аа гэдэг чийсэн. Ер нь тэр талаар нь яасан. Энэ даатгал матгалаа бүглүүлсэн байгаа юм болов. Даатгал бол бүглүүлээг байгаа. Бас нэлээ олон жил бол бүглүүлээг. Ер нь бол яг доктортой ажил хийгээ учраас нийгмийн даатгал төлж байгаагүй гэсэн. Тэгээд даатгалаа бол огт төлөөгүй. Тэрийг одоо төлнө. Тэгээ одоо нэг 7 саяны газар гээд манай энэ нэг танд хүүхэд байгаа энэ тогтой өмчлөгтэй. Тийм үү. Газар ом тийм баруун салаанд тэр газрыг аваад гэрийн сайхан дахиж байраад өөрийн гэсэн болгоод тавьчи. Эмнэлэг твтэй гарахт нь. Тэгээд эрүүл мэндийн хувьд бол яг нөгөө гаднаас тариа аягүй их орж ирдэг л дээ сүрийн өвчнөд хийхэд. Одоогор манай Монголд баг им аягүй тариа бол аягүй хомсдолтой байгаа. Яг ингэж хөвтөж хахад жишээ нь одоо юу тэр өдрийн бэлэж байхгүй байх юм уу нэг ер нь бол аюу байх болчиход байгаа байхгүй эмчилгээ бол ер нь сүрийн тасагт бид нар ингээ одоо энэ хүмүүс ингээ хөвтүүлэхэд эренгээр хийж байна уушгины улаан гэдэг эмээний өвчин өмнө сүрийгээр хөвтөжсэн юм уу? Үгүй би одоо сая асраагаар ингээ 2 сар гарan тэргээр явчихж байгаа байхгүй за 2 хүн нөгөө өөр 2 хүн 2 хүн байгаа тэр хоёроо би ингээ нэгээр насраад ингээ явчихад дотроос эмчилгээ баг гарах одоо бүрэн гарахаа болоод гаднаас эмчилгээх авдаг болсон байна. Тийм учраас гаднаас эмчилгээнийх нь мөнгөнд нь орох бах. Тэгээд өөрийн ямар ч гэсэн эрүүл болгоод одоо энэ хаант бас байгуулна өөрийн гэсэн тийм өөрөө тэгж ярьсан шүү дээ. Тэрийгэ байгуулна гэхдээ бүр газрын аваа бүр тусдын болж байгаа та бүхэндээстэй маш их баярлалаа. Үнэхээр их баярлж байна. Та тэгвэл юу нөгөө нэг одоо тэр 7 сая төгрөгийн газар байгаа гэж сайн ярьлаа шүү дээ. 7 сая төгрөгийнхөө газрыг нь авчаад ахыг нэг эрүүл болонгуудтай магадгүй хизээчтэй болно шүү дээ. Намайг дуудаад би очиод нэг ингээд за энэ ард түмэндээ бас ингээд яг тухайн зүйлийг чи хүргэчих болох уу те. Болно. Хитэн дараа яг сая тэрийг хэлэх гээд одоо бүх юмыг бүрэн болгоод эмнэлээс гараад ирэхэд нь бүх юмыг сайхан бэлдэж тавьчаад тэгээ за ингээд манай дүүгийн ингээд хаант улсын энд байгаа шүү. Мэдээ ирээд энэ бичлэгээ хийгээрээ. Тэгээд одоо энэ монголчууд байна, энэ өвөр монголчууд манай энэ сайхан сэтгэлдээ бүх хүмүүстээ үнэхээр их баярлж байгаа учраас тэрийг бүрэн гүйцэд батлахын зөв байх гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр
ирээд их чинь чамайг утасны дугаарыг чинь мэдчихээн. Бүх юм сайхан болгочоод өөрийн нэмдгээс гарахт их чинь чамайг дуудаж бичлэг хийлээ гэж хэлэх гээд байгаа. За. За тэгээд өвөр монголчууд маань одоо тий инхтер ахта туслах бүр холбоо байгуулсан. Тэгээд одоо нийгэмлэг гэх юм уу. Тэгээд тэр өвөр Монголын одоо Ануужин гэх бүсгүйн одоо уриалгаар тэгээд тэрэнд оролцсон бүх өвөр монголчуудын маань 6411 Монгол төгрөглөө шилжүүлээд ийм болсон байна. За энийг ихний ээлж нь хүлээлгэж өгье. Их баярлалаа. Өвөр монголчуудаа үнэхээр их баярлалаа. За энэ мөнгө болохоор одоо Монголын ард түмний одоо тий 7,500 мянган төгрөг байгаа. Тэрний одоо нэг нь байна. За энэ хоёр дахь нь байна. Би бас мөнгийг авахгүй ш нөгөө нэг итем ороод зарим итемнээс нь бас тэр дороо гардггүй юм байна. Ингээд 2 3 итем дамжиж явж байгаад авсан шүү. За их баярлалаа. Манай монголчууд үнэхээр их чадaltaй юм а. Би өмнө нэг бас нэг ер нь юм үнэхээр болдог ч юм уу гэж сайн мэдтгүү л байсан. Яг ингээ өөр дээр ингээ тулаад ирэхлээр ямар мундаг монголчууд гэдэг юм аа бид нар ч ёстой баярлалаа гэж хэлээд байгаа дээр идтээ. Үнэхээр их баярлалаа. Өөр монголчуудаа ч баярлалаа. За тэгээд уг нь контент яг ингээд өөрийг нь байлгаад хийя тий одоо хүмүүстэй яг одоо ингээ хүргэе гэсэн боловч бас эрүүл мэндийн шалтгаан хүний одоо тий энэ чинь төсөөлшгүй шүү дээ юм гэдэг чинь яг хэлснээр бас ингээ санснаар болдгоо юм байна. Өчтөр бол гинтийн зүйлүүд маш их болсон. Тэгээд авах гэхийн ухаанаар хандаарай монголчуудаа. Тэгээд бит хоёрыг буруутгахаас илүү те нөхцөл байдлыг бас та бүхэн ойлгоорой л гэж одоо хүсэж байна. За тэгээд Виктор ахта хэдүүлээ тусдын бол чадсан баах. Тэгээд чадсан гэж бодож байна. 11 сая төгрөг цуглуулж өглөө. Эндээс одоо ихч маань 7 сая төгрөгийг нь тухайн газрын одоо те үйлсэнд одоо те төлбөрийг өгчих юм бол 4 сая төгрөгөөр нь те эмчилгээнд нэр гаднаас нь тариад нарийн ингээд зохицуулж байгаа шүү дээ те. За ингээд ийм бас тодорхой хэмжээний ахиц дэвшилттэй. Тэгээ гэр орныг нь гоё болгоод цэмцэлэгч гэсэн ингээд улс дамнсан том контент боллоо, том бичлэг боллоо. Улс одоо дамнсан ийм өргөн хүрээг хамарсан ийм хандвийн аян болж чадлаа. Хэдий ахархан богино хугацаанд те 23 цагийн хугацаанд ч гэсэн 11 сая төгрөгийг цуглуулж инхтер ахтаа бас дэмжлэг тусалцаа болж чадлаа л гэж бодож байна да. Тийм. Үнэхээр их баярлалаа. Монголын ард түмэндээ нэг хүнийг ч гэсэн бас нэг зоригтой байгаа дээр нь дэмнээд өгсөн өвөр монголчуудаа та бүхэндээ үнэхээр их баярлалаа. За тэгээд газраа болчихгоот нь тэгээд намайг дуудаарай. Тэгээд санаад чилээж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд их ч нь байна, харгалзаж ингээд байдаг хүн байж байна. Тэгээд санаа зовлтгүй шүү. За баярлалаа.